16 дугаар бодлого. Конденсаторуудыг холбож батарей үүсгэсэн байна. Батарейн багт хамжиг олъё. Ерөнхий багт хамжиг олооч л гэсэн үг. Хаанаас нь эхлэх юм, хаанаас эхэлсэн ч болно. За энд нэг юм батарейны нэг хэсэг болох конденсатор байсан бол эндээс эхэлж болохгүйсэн. Азар энд байхгүй байгаа учраас эндээс эхлэе. Яагаад гэж энэ К шон юм бол энэ хоёрын хооронд ямар нэгэн элемент байхгүй байгаа учраас энэ ч гэсэн К шон гэсэн үг. Мөн энэ зангилааны хооронд ямар нэгэн элемент байхгүй байгаа учраас энэ ч гэсэн К шон гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ голын утсыг бүгдээрээ би жоохон улаанаар та бүхэн тайлбарлая. Тастаад энэ хоёр шонг дээд талын К доод талын К-тай холбогдож болно гэсэн агаар нэг. Тийм учраас тэр өнцгөөс харах юм бол C1 багтаамжтай конденсатор доод талынхаа C2-той ямар холболттой байх вэ гэвэл зэрэгцээ холболттой байна. Тэгэхээр энэ хоёрыг эхлээд зэрэгцүүлээд нэмээд эхлэе. Зэрэгцээ холболттой байхад шууд нэмдэг. За эхлээд энэ хоёрыг нэмж байгаа. Би дахин хэлж байгаа шүү. C1 дээр нэмэх нь C2 тэнцүү C1 штрих ги түүнийг хараар явъя. 4 дээр нэмэх нь 2 микрог нь 10-ийн асах 6-аар гадна гаргаад үгүй. Ингээд C1 гэдэг бол штрих 6 микро фарад байх нэ. За энэ хоёрыг ингээд нэгтгэж байгаа. Тэгэхээр үндсэндээ ингээ бүгдээрээ. Энэ дээд талынх нь байхгүй гэж үзэж нэгтгэгдсэн. Энэ дээд талынх одоо ингээ байхгүй болсон. Доод талынхтайгаа нийлээд C1 штрих болсон бөгөөд түүний утга нь 6 микрофарад C1 штрих болсон гэд үзье. Зурган дээр анхаарлаа сайн хандуулаарай. Ингээд дээд талынх нь элемент болоод ингээ байхгүй болчихсон. Одоо ингээд үзэх юм бол хараа нэг утсан дээр хэлхэлтдсэн хоёр конденсаторыг харж болно. Яаж харж болох вэ гэхээр ингэж яваад ингээд нэг утсан дээр эрхний ширхэхгүй чиг ингээд холигдчих юм бол тэр маань цуваа холболт болно. Тэгэхээр үндсэндээ C1 штрих маань доод талынхаа C3 тай цуваа холболттой байх нэ. Тэгвэл тэн дээрээс үүдэлтэйгээр хэдүүлээ бодноо. За тэр болж байгаа C2 штрих ги бүгдээрээ C2 штрих тэнцүү C1 штрих үржих нь C3 хуваах нь C1 штрих нэмэх нь C3 C2 штрих тэнцүү C1 штрих чинь 6 байсан. Микронууд нь хураагдах учраас хамгийн сүүлд нь тавьчих багш нь 3 доороо 6 дээр нэмэх нь 3 18 9 2 микро фарад байх нь байна. Өөрөөр хэлбэл энэ дээд талын хийг хэдүүлээ доод талынхтай нийлүүлээд нэг конденсатор одоо бий болгосон. За тэр конденсаторын багтаамж нь C2 штрих гэдэг утгатай C2 штрих тэр нь 2 микрофарад болж хувирлаа. За нэг иймэрхүү. Өөр юу байх вэ гэвэл одоо энийг ингээд нэг юм ерөнхий утсаар нь бүгдээр авъя. Энэ C2 штрих маань энэ утасны дагуу харахад энэ эсрэг талд нь байгаа C4 багтаамжтай конденсатортойгоо ямар холбоотой болж таарах вэ? Мэдээж зэрэгцээ болж таарна. За нэг иймэрхүү юм болчлоо. Би та бүхэнд дахиад зурж өгөхгүй бол толгой ирэх гэдэг шиг байна. Ингээд энэ дээрээс нь энэ доош нь ингэж татаад сая олсон C2 маань штрих маань хаана байгаа вэ гэвэл энд байгаа. Баруун гарталд нь гаргаад зурчих болно. Тэр доор зурсан ч болно асуудалгүй шүү. 2 микро. Тэгэхээр яг энэний нөгөө талд нь зэрэгцээ холболттой 4 байгаа. Ингээд энэ байна. Ингээд нэг юм 6 байна. Энэ 12 микрофарад, энэ 6. Тэр дээр ямар нэгэн зүйл байхгүй. Энд бол К, энд бол L гэдэг хоёр шум байгаа. Би түрүү юу хэлсэн бэ гэвэл нэг ийм хэлсэн. Энэ C2 штрих маань энэ дөрвтөөгөө зэрэгцээ холболттой л гэж хэлээд байна. Тэгэхээр энэ хоёрыг нэгтгэхэд нэг одоо тийм конденсатор, багтаамжтай конденсатор болгожуулна. Түүнийг C3 штрих ги 2 микрофарад, нэмэх нь 4 микрофарад 10-6 микро 6 үржих нь 10-6 буюу 6 микрофарад багтаамжтай нэг ийм конденсатор болчлоо гэсэн үг. За энийг арилгачих тэгвэл. За тэгээд энэ хоёр нэгтгэгдээд энэ бол одоо 6 болсон. За үргэлжлүүлээд зурх юм бол энэ ингээд явж л байгаа юм шиг. Ийм байна. За одоо нэг утсан дээр хэрхэлдсэн 12 микрофарад болон 6 микрофарад багтаамжтай хоёр конденсатор. Энэ хоёрыг хооронд нь цууруулъя. Энэ цуваа холболт гэсэн үг. Цуваа. Тэр утгаараа C4 штрих гэж түүнийг 12-ыг үржих нь 6, хуваах нь 12 дээр нэмэх нь 6. Доороо 18, дээрээ 72. 18 4 үү те. За тийм байна. 4
микро фарад боллоо. Та бүхэн алийг нь устгаж хармаар байна. Энэ хоёрыг нэгтгэхэд тэр дээдлийг нь устгаж. Ингээд нэг болгоцсон. Гэхдээ энэний багтаамж нь өөрөө 4 микрофарад болчихсон. Та бүхэн энийг энд зурсан ч болно, энд ингээд арилгаж байгаа зурсан ч болно. Ингээ харах юм бол хамгийн сүүлд үлдэж байгаа хоёр конденсатор маань хоорондоо зэрэгцээ холболттой байгаа. Тэгээд хамгийн сүүлдийнхийг нь олж байгаа учраас CEQ гэж бичээд бүгдээрээ зэрэгцээ учраас 4 дээр нэмэх нь 6, үржих нь 10-ыг хасах 6 буюу 10 микрофарад багтаамжтай юм байна гэж тодорхойлж болно тухайн батарейг. 17 дугаар удлага C1 тэнцүү 7 микрофарад багтаамжтай 20 вольт потенциалтай конденсаторыг C2 багтаамжтай цэнэггүй конденсаторт холбожээ. Залгууруудын хоорондоо потенциалын ялгарыг тодорхойлооч гэсэн байна. За энд холбосон юм бол энэ хэд байх вэ гэж асуусан байна. Энэ өөрөө 20 вольт юм байна шүү дээ. Энэ өөрөө 20 вольт. Энэ дээр 20 вольт юм чи энэ хоёр ч хоорондоо зэрэгцээ холболттой үстэй. Тэгэхээр энэ дээр ч гэсэн 20 вольт л унах байхгүй юу? Тэгэх юм бол энэ ч гэсэн 20 вольт л гэсэн үг. Тэгээ болоо. 18. Конденсаторуудыг холбож батарей үүсгэсэн байна. Батарейн багтаамжийг тодорхойл, батарейнд хуримтлагдсан цэнэгийг тодорхойл, конденсатор бүрт хуримтлагдсан цэнэгийг тодорхойл, конденсатор бүрийн потенциалыг тодорхойлооч. Ямар холболт байна? Цуваа холболт гуруулаа. Гурвангийн цувруулаад ерөнхийг нь олъё бүгдээрээ. Батарейн багтаамжийг олъё. Нэгийг хуваах нь CEQ тэнцүү 3 байгаа учраас шүү. Нэгийг хуваах нь 1 микрогийн дараа нь бичиж идөө. Нэмэх нь нэгийг хуваах нь 3, нэмэх нь нэгийг хуваах нь 6. Ингээд нэгийг хуваах нь CEQ тэнцүү энд хэд ирэх вэ? 6-аар өгнө, энд 2-оор өгнө. Нийтдээ 6 2 дээрээ хэд болох вэ? 8 9 болох нь байна. Доороо 6 болох нь байна. CEQ тэнцүү 9-ний 6 буюу 3 туваагаад 3-ны 2 болох нь байна. Микро фарад. Энийг олчлоо. Батарейнд хуримтлагдсан цэнэгийг олоо гэж. За энэ А бич. Батарейнд хуримтлагдсан цэнэгийг Q гэж тэмдэглээд CEQ үржих нь V. Ерөнхийд нь бодъё. CEQ хэд юм бэ? 3-2 микро шүү. 10-6-гаа мартахгүй бичиж 12 ингээ Q энэ хоёр хураагдаад 4 8. 8-ыг үржих нь 10-ын хасах 6 кулон. 8 микрокулон цэнэг. 8 нь энэ дээр ч гэсэн 8 микро байна. Энэ дээр ч гэсэн 8 микро байна. Энэ дээр ч гэсэн 8 микро байна. Яагаад цуваа холболтын үед цэнэгүүд нь ерөнхий цэнэгтэйгээ тэнцүү байдаг учраас. Эдгээрийг олчиж байгаа. Энэ надад юунд ашигтай? Унж байгаа хүчлүүдийг нь олоход ашигтай шүү дээ. Конденсатор бүрт хуримтлагдсан цэнэгийг тодорхойлчлоо хэвлээ. Тэдгээр 8 8 8 байж микро конденсатор бүрийн потенциалыг олоо. Потенциалуудыг хэрхэн яаж болох вэ? Энэ дээр унж байгаа потенциалыг V1 гээ, энэ дээр унж байгаа потенциалыг V2 гээ, энэ дээр унж байгаа потенциалыг V3 гээ. Ингээд ерөнхий V маань V1 дээр нэмэх нь V2, нэмэх нь V3 байгаа. Эдгээрийг хэрхэн яаж болох вэ гэвэл хуваагаад болчихно. Учир нь гэвэл D гэж байгаа бол Q гэдэг бол өөрөө C үржих нь V шүү дээ, тий. Тэгээд энэ дээрээс хүчлийг олох юм бол Q-г C тувааж олох энэ дүрмийг бүгдээр ашиглая. Эндээс үүдэлтэйгээр V1 тэнцүү хуримтлагдсан цэнэг 8 микро, микронод хураагдчихна. Тийм учраас зүгээр л ингэж бичиж 1 8 вольт 12-ыг 8-ыг аваад явчлаа. Цаана хэд бол 4. Нөгөө хоёр нь хувааж авах учиртай. V2 8 микро 3 3.8 вольт. За тэгээд V3-ыг бүгдээрээ харъя. 8 микро хуваах нь 6. Энд ч одоо хэд нэт юм бэ? 2-ны 2 хуваах нь шүү дээ. 3-ны 4 юм байна. 3.4 вольт гэж ингэж гарах нэ. Нийтдээ энэ хоёрыг нийлүүлэхэд 4 вольт гарч явах учиртай. Тэгээд нийтдээ 8 вольтыг хангаж байх учиртай. 19 дэх бодлого. Конденсаторуудыг холбож батарей үүсгэсэн байна. Батарейн багтаамжийг олъё. Шууд олчаа. Тэр нь CEQ ямар холболттой байна? Бүгдээрээ зэрэгцээ. Тэгэхээр шууд 1 микро дээр нэмэх нь 2 микро нэмэх нь 3 микро 6 микрофарад багтаамжтай байх нь. 12 вольт гэж байна. Тэгээд зэрэгцээ холбогдсон юм чи энэ дээр 12 вольт унана.
энэ дээр мөн 12 вольт унана. Энэ дээр ч гэсэн 12 вольт ижилхэн унах учиртай батарейнд хоримтлагдсан цэнийг олоо гэж байна. Окей, олъё. Q тэнцүү батарей гэж байгаа учраас ерөнхий юм ярьж байгаа. Ерөнхий маань 6 микро, үржих нь 12, 72 микро кулон байх нэ. За энийг олсон. Одоо эдгээр 72 маань тухайн конденсатор тус бүрт хуваагдаж очих үүрэгтэй. Конденсатор бүрийн потенциалыг тодорхойл 12 вольт бүгдээрээ ижилхэн ба 12. D. Конденсатор бүрт хоримтлагдсан цэнийг тодорхойлооч. Эхлээд ингэ биччихье. Энэ хоримтлагдсан цэник Q1, энэ Q2, энэ Q3. Ингээд олъё. Q1 тэнцүү C1-ийг үржих нь өөр дээр нь унж байгаа вольт. C1 маань 1 микро 10-ийн хасах 6, үржих нь 12. Өөрөөр хэлбэл 12 микро кулон байх нь байна. Энийг олчих. Q2 тэнцүү C2-ыг үржих нь V2, дахиад яг адилхан. 2 микро үржих нь 12, 24 микро кулон. За 3 дээр нь C3 V3, 3-ыг үржих нь 10-ийн хасах 6, үржих нь 12, 36 микро кулон байх. Эдгээрийн нийлбэр нь 72-ыг өгж явах учиртай шүү. Эдгээрийг нийлүүлээд үзье. 36 тийм байна. 72 микро кулон хуваагдах үүрэгтэй гэж би түрүүн хэлсэн. 20 дугаар бодлого. Конденсаторуудыг холбож батарей үүсгэсэн байна. Батарейн багтаамжийг тодорхойл. За гин шууд бодоод эхлэе дөө хэдүүлээ. За хараар бодъё энэ удаад. За эхлээ хаанаас эхлэх үүрэгтэй вэ? За эндээс эхэлчмээр харагдчихна. Энэ бол нэг юм одоо юу гэдэг нь те Q гэдэг юу байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энэ Q гэдэг зангилаа болно. Тэгээд энэ хоёрын хооронд ямар нэг элемент байхгүй байгаа учраас энэ 4 микрофарад багтаамжтай конденсатор энэ C5-тай зэрэгцээ холболттой байна гэсэн үг. Цуваа биш шүү. Ингээд энэ хоёрыг зэрэгцүүлье. Зэрэгцүүлээд нэг конденсатор болгох юм бол C4 штрих гэж зөмөрөө. C4 дээр нэмэх нь C5. 4 дээр нэмэх нь 4 микрог гадна авчи 8 микрофарад шүү. Энийг ингээд олчих. Тэгээд одоо ерөнхийдөө энэ хоёрын аль нэгийг устгах шаардлагатай болчиход байгаа. Дээдлийнх нь байхгүй гэж бодчихороо. Дээд талынх нь байхгүй. Энэ байхгүй шүү. Энэ ингээд аль хэдийн нийлчихсэн байна. Энтэй нийлээд тэр нийлсэн багтаамжийг C4 штрих гээд энийг 8 гэж бид хэлсэн. 8 микрофарад. Одоо ингээ харах бол энд байгаа 8 маань энэ утасны үргэлжил дээрээс нөгөө талынхаа 8-тай нэг утсан дээр хэлхэлдсэн буюу цуваа холбогдсон байна гэдэг утгатай. Өөрөөр хэлбэл нэг юм болоод энэ залуусаа. Одоо би уйхгүй зуръя. Ингээд. За тэгээд эндээс ингэж гараад эндээс ингэж гарсан. Энд нэг юм 8, энд нэг юм 8. Нэг утсан дээр байгаа учраас энэ үргэлжилсэн байдлаар би ингэ зурж ийн л та. Тийм учраас цуваа байгаад байгаа. C4 штрих C3. Энэ хоёрын хооронд нь цуваа амчин нэгийг хуваахна гэж хэдүүлээ нэмэх үүрэгтэй тий. За тэрийг C3 штрих гэж яагаад болчих. C3 штрих C3-ыг үржих нь C4 штрих хуваах нь C3 дээр нэмэх нь C4. Яагаад штрих гэдэг ялгаатай гэсэн утгатай учраас ингэж тэмдэглээд байна. За C3 маань өөрөө 8 микронууд хураагдчихсан дараа нь би бичин C4 штрих 8 дээр нэмэх нь 8 16 64 4 микрофарад гарах нь байна. Энийг ингэ олчих. Аль нэгийг нь устгахыг энийг устгачих би. Тэгээд энэ бол өөрөө нэгтгэгдээд C3 штрих 4 болсон микро фарад. Энэ доор хэн байгаа юм? C1 байгаа. Энд нэг үзүүр дээр C2-ыг марчихгүй хүн шиг бүгдээр нэмэн шүү. За яг энэ сүүлийн байдлаас харах юм бол аль хэсгээс харах юм? Энэ хэсгээс харах юм бол энэ C3 штрих маань энэ C1-тэйгээ зэрэгцээ холбогдсон байна. Тэр утгаараа C1 штрих гэд бүгдээрээ олчих. C1 штрих тэнцүү. C3 штрих төр нэмэх нь C1 зэрэгцээ учраас шууд нэмнэ. 4 нэмэх нь C1 2 байж микро
буюу 6 микрофарад ус. За 6 микрофарад энэ хоёр ингээ нэгтгэгдсэн. Тийм учраас би энэ хэсгийг нь арилгачихъя. Энэ хаашаага нэгтгэж орж ирсэн бэхэр C1-тэй нэгдээ C1 штрих болоод нийлбэр нь 6 микрофарад болсон байна. За ингээд харах юм бол хамгийн сүүлд энэ C2 багтаамжтай конденсатор C1 штрихтэйгээ цуваа холболттой байгаа. Ингээ хамгийн сүүлд олж байгаа учраас CEQ C2-ыг үржих нь C1 штрих, C1 штрих төр нэмэх нь C2 тэнцүү. C2 маань 6, үржих нь 6, 6 төр нэмэх нь 6, микронуудын хамгийн сүүлд нь тавьчихё. 36, 12, 3 микрофарад гарах нь байна шүү. Бодлогын хариу.